видео үзүүлж байна. Урлагийн ертөнцид гялалзаж ирээд буцсан Виктор Цойгийн тухай 13 баримт. 1990 оны 8 дугаар сарын 15-нд Виктор Цой автомашины осолд орж нас барсан. Тэр үеэр хамтлагийн гишүүд тоглолтынхаа өмнө түр амарцгаахаар тарж явсан байдаг. Виктор загасчлах маш их дуртай байсан бөгөөд тухайн өдөр загасчлаад буцаж явах үедээ Латвийн нэгэн хот болох Токомсын зам дээр зөрмөглөж жолоо алдан эсрэг талын урсгал руугаа орж автобус мөргөж газар дээрээ нас барсан. Улмаар шүтэн бишрэгчтэн жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийг түүний дурсгалд зориулан өнгөрүүлэх болжээ. Ингээд Виктор Цойгийн талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 1. Тансаг орон сууц. Виктор Цойгийн төрж өссөн Кузнецовскигийн байранд одоо зүрх судасны эмнэлэг байдаг. Викторыг түрмэгц Москва хотын Московский проспектийн 132 тоод байранд авчирсан боловч 1973 онд тэнд Звездная метроны буудлын ойролцоо Пулковсковкаягийн гудамжны 17 дугаар байранд нүүж очжээ. Ингээд 1975 онд Виктор биеийн тамирын багш мэргэжилтэй ээж Валентина Васильевна болон инженер аав Роберт Максимовичийн хамтар Победа цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах эмээгийнхаа гэрт амьдрах болсон байна. Хэдийгээр энэ нь тухайн үеийнхээ тансаг байрны тоонд ордог байсан ч Виктор үүд хэсэгт нь л амьдарч байсан гэдэг. Улмаар 1980 оны дундуур тэрээр эцэг эхээсээ тусдаа гарч Ахмад дайчдын өргөн чөлөө рүү нүүжээ. 2. Хятад. 1960-ад оны үед Хятадын соёлын хувьсгал явагдаж байсан ба Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр талаар маш их мэдээлэлж байсан. Түүний улмаас хүмүүс Солонгос гаралтай жижиг нүдтэй цайг Хятад хэмээн шүглэж Хятадтай холбоотой ямар нэгэн сөрөг мэдээлэл гарах үед түүнээс хариу шаардж байсан гэдэг. Хэдийгээр сургуулийнх нь хүүхдүүд түүнийг шоолж байсан ч Цай ангийнхаа охтын дунд нэлээд нэр хүндтэй байсан. Цай өөрийн гадаад төрхөөсөө болж гудамжаарч 50 явж чаддаггүй байсан ч тэрээр тэгэх тусам баатар болохыг мөрөөдөж Брюс Лигийн тоглосон киног маш ихээр үздэг байсан. 3. Генет гарч ирсэн дүү. Виктор Цой нь Леонид хэмээх төрсөн дүүтэй гэдгээ нас барахынхаа өмнөхөн мэджээ. Түүний аав Роберт Цой эхнэрээрээ араар нь тавьж Люба хэмээх бүсгүйтэй уулзаж байсан бөгөөд хожимд гэртээ эргэн ирсэн гэдэг. 4. Зураачийн авьяас. Эцэг эхийн түүнийг алдартай зураач болно гэдэгт итгэлтэй байсан бөгөөд учир нь тэрээр бага ангиасаа эхлэн пионерын ордны зургийн дууланд 8 жил явж байгаад нэлээд хатуу шалгууртай Серовын нэрэмжит зураачдын сургуульд орж чадсан юм. Гэвч тэр үед Виктор хөгжим сонирхож эхэлсэн учраас хичээлээ хаян сургуулиасаа хөөгцсөн гэдэг. Кино хамтлагийн ахлагч болсон үедээ тэрээр зургийн сургууль түүнд юу ч сургаагүй тэгээд ч сонирхолд орсон болохоор хичээлээ орхисон гэж хэлж байжээ. 5. Уран зургийг орхисонгүй. Гэхдээ тэрээр зураг зурхаа болоогүй юм. Цай өөрийн дуртай жүжигчдийн хүргийг болон кино хамтлагийнхаа цомгийг нүүр зургийг хүртэл зурж байжээ. Мөн амьдралын чухал шаардлагатай төлөвлөгөөгөөр зураг илэрхийлдэг байсан бөгөөд нэг удаа залуу зураачдын үзэсгэлэнд оролцож байсан. Виктор Цой аавдаа өөрийн зурсан 2 зургийг хадгалуулан үлдээсэн байсан боловч Роберт хавдраар өвчилж их хэмжээний мөнгө хэрэг болох үед тэдгээрийг $10,000 зарж байжээ. Тэрээр хожим хүүгийнхээ зургийг зарсандаа маш ихээр харамссан гэдэг. 6. Нууцлаг гар урлал. Өсвөр наснда Виктор Сильбер их сонирхдог байсан бөгөөд одоогийн Кировскийн коллежид суралцаж мэрэгжлийн сэлбэрчин болжээ. Тэрээр 1981 онд хөгжимчин биш харин мэрэгжлийн сэлбэрчин гэдгээрээ зурагтын нэвтрүүлэгт оролцож өөрийн бүтээлээ танилцуулж байсан юм. Цой бэлэг эрхтэн гэх мэт хачирхалтай зүйлс хийх дуртай байсан ба нэгэн удаа алдарт аквариум хамтлагийн гишүүн байсан Майк Науменкод хуруутай бэлэг эрхтэн шиг хэлбэртэй үнсний савыг бэлэглэж байжээ. 7. Бряшкад өнгөрүүлсэн амьдрал. 1983 онд Виктор Цойгийн цэргийн алба хаахгүй тулд Бряшка хэмээх сэтгцэн эмнэлэгт хэвтжээ. Тэрээр гэртээ судсаа зүсэж түргэн дуудсан ба эмчнэр түнд богино хугацааны сэтгцийн асуудал хэмээх оншиг тавьж эмчилгээ хийж эхэлсэн. Гэвч түүний жинхэнэ өвчтөн мэт эмчилж байсан учраас Цойгийн мэдрэлд өөрчлөлт орж эхэлсэн. Эмнэлэгт 1 сарыг өнгөрүүлсний эцэст түүний бие организм үнэхээр ядарч солилцсон байжээ. 8. Хамтлагийн нэрний түүх. Кино хамтлаг нь анх Алексей Толстой, инженер Гарин ба Гибер Блойд хэмээх романы нэрээр нэрлэгдсэн байжээ.
Гэвч энэхүү нэр нь хамтлагийн гишүүдэд таалагдахгүй байсан бөгөөд тэдний романтик дуу хөгжмөнтэй огтхонч нийцэхгүй байсан гэв. Тиймээс ч тэд өвөрмөц олонний анхааралд өртөх нэрийг хайж эхэлсэн ба нэгэн удаа Москвагийн гудамжаар алхаж байх үедээ космонавт хэмээх кино театрын гадаа маш том кино гэсэн сурталчилгааг харжээ. Улмаар хамтлагийн гишүүд кино гэсэн нэрийг хамтдаа өгч дөрвөн үсгийг хүсснээрээ сайхан зурах боломжтой шүү дээ хэмээн хэлэлцэцгээж байжээ. 9. Хүн чанар. Залуу Виктор Цой Ленинградын панк хамтлагийн гишүүн байсан бөгөөд түүний найз нөхдийн дунд некрореализмыг үүсгэн байгуулагч Евгений Юфи, замун Андрей Панов болон Цойд хамгийн анхны гитарын аккордыг зааж өгсөн Максим Пашков нар байсан. Витя найз нөхдийнхөө хамтаар тэдний наргинд оролцдог байсан ч төрөлхийн ичимхий даруухан зантай учир хүн чанараа огтхонч алдаагүй байжээ. 10. Муу зуршил. Кино хамтлагийн дуу бичлэгийн ажлыг хийж байсан Андрей Тропило Виктортай ажиллахад тийм ч хэлбэр байгаагүй гэж уучлж байжээ. Учир нь тэрээр үргэлж бусдаас илүү өндөр хоолоогоор дуулж уруулаа хөхөж аваа гаргадаг байсан гэв. Хэдийгээр тэр нь тоглолтын үеэр мэдэгддэггүй байсан ч дуу бичлэг хийх явцад маш ихээр сонсогддог байжээ. Сүүлд нь тэрээр имчилгээний уруул өнгөлөгчийн тусламжтайгаар уг зуршлаа хайж чадсан гэдэг. 11. Нохой. Виктор Цой Шотландын Триер үлдүүрийн Билл хэмээх нохойтой байсан. Энэхүү зургийг 1985 оны 9-р сард Ахмад Ажтын өргөн чөлөөний метрогийн ойролцоод орсон бөгөөд тус газар одоо Үленка өргөн чөлөө болсон юм а. 12. Соёлгүй шүтэн бишрэгчид. Виктор Цойг нас барсны дараа 1986-аас 1988 оны хооронд түүний тоглодог байсан Камчатка клуб шүтэн бишрэгчдээр нь дүүрчээ. Камчаткийн хашаа цэцгээр дүүрч шүтэн бишрэгчд нь битүү лаасааж маш хэрүүлж гашуудаж байсан гэдэг. Харин хэсэг хугацааны дараа түүнд зориулагдсан дурсгалын зүйлийг хулгайлахыг хүссэн хүмүүсээр дүүрсэн. Эцэст нь Камчатка руу хүн оруулахыг хоригложээ. 13. Зун. 2018 оны 6 дугаар сард Кирилл Серебренниковын 100 хэмээн драм гарч эхэлсэн юм а. Тус драмд Виктор Цой, Солонгосын жүжигчин Тэйо тоглосон Майк Намуки болон түүний эхнэр Наталья Александр Ривен зэрэг найз нөхдийн талаар өгүүлдэгэ. Кино зураг авалтын үеэр найруулагч төсвийг шамшигдуулсан хэрэгээр буруутгагдаж гэрийн хорионд орж байжээ. Түүнчлэн Серебренников дараамдаа Цойг ижил хүйстэн мэтээр дүрсэлсэн байсан нь олонний дур хүслийг төрүүлсэн гэдэг.